Монголоос олдохгүй юм чинь. Олдохгүй юм шиг чи. Тийм тэгээд авчдаг байж гисэн дээр авсан дээр баг. Тэр мөнгийг Монголд очиод олох нь ойлгомжтой юм чи. Тэгээ би өнөөдөр түрүүч аваа. Түрүүч аваа да. Ха? Хэрэглээтэй мах хэрэгтэй. Тэд нар бол ялч яг 2 нугалж үнэлт юм биш. Тийм ба. 90-х байсныг 180 жилээр 90-ээс шам 60 40 баг. Тэгээд байгаа нэг ингээд гэж яач. Тэгээд зүгээр үгүй. Тэгэхээр 400 гэж хэлвэл 200 гэх гэсэн үг. Тэгээд тэндээсээ нэг 170 мал. За сайн байцгаана уу та бүхэнтэйгээ Израилийн аялын влогийнхоо хамгийн сүүлчийн дугаар буюу 26 дахь дугаараараа уулзаж байна. Ингээд энэхүү аялын влогийн турш хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг бас илэрхийлмээр байна. Миний хувьд Израилаар аялсан энэхүү аялын бичлэгээ эвлүүлж суухдаа үнэхээр гайхалтай дурсамжийг амьдралдаа үлдээсэн гэдгээ бас дахин мэдэрч эзэн бурханд талархлыг өргөж байлаа. За өнөөдөр бид бүхэн Иерусалим хотын одоо шөнийн амьдрал за тэгээд энд бас үзэж харсан онцгой зүйлүүдэд та бүхэнтэйгээ хуваалцуулна. Бид бүхний очисон энэ цаг мөч бол жид болгон Израильд болдог Юм Кипур буюу эвлэрүүллийн баярын өдөр таарсан. Тэгээд энэхүү баярын өдрүүдийн одоо уур амьсгал бол үнэхээр бас гайхалтай байсан. Бид энэ баярыг болохоос 2 өдрийн өмнө Иерусалимыг буюу Израилийг орхиж явсан. Тэгээд миний хувьд бас энэ баярыг үзэж энэ баярын өдрүүдийг бас мэдэрч чадаагүйдээ бас их харамсаж байлаа. Гэхдээ ямар ч байсан баярын өдрүүдийн өмнөх өдрүүдэд бас Иерусалим энэ газар бас ямар уур амьсгалтай байсан бэ гэдгийг та бүхэнтэйгээ зах зугаас нь хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Ингээд бүгдээр хамтдаа шөнийн Иерусалимын гудамждах Израиль хүмүүсийн уур амьсгалыг хамтдаа харцгаая.
За бид бүхэн Иерусалимын баруун хан гэж нэрлэгддэг Гашуудлын хан буюу нулимс ханны дэргэд ирсэн байна. Отко 10 сарын 4-нд Израилийн хамгийн одоо болж байна. Израилийн ашуудлын хамгийн дээр хэдэн өдрийн залбирал болсон хамгийн их За эндээс бид нар кипа буюу одоо малгайгаа авна. Малгайтай хүмүүс малгайтайгаа зүгээр. Малгайгүй хүмүүс бол эндээс заавал кипа авч толгой дээрээ тавих гэсэн. За одоо манай пасторууд кипа тавихыг бүгд харцгаая. За тэр ингээд. За Бацал пастор кипага тавиад орлоо. За гана пастор кипага тавиад орлоо. Мөнхөө пастор кипага тавиад орлоо. За Тарха пастор кипага тавиад орлоо. За энд орой болохоор гоё сэрүүхэн салхитай байна гэсэн чи яг энэ кипа хийс чунчих гээд байна. Шалом. Шалом. Энэ бол ерөөсө мөргөл явагдаж байна. Та бүхэн харуул. Тийм тий. Онэр яг үнэ. Энэ аюу шүүс. Намайг ингээд энэ камера аваад араас нь өргөд харуулчих гэнэ. Гэхдээ ямар ч нэг тодорхой зүйл энэ ханны цаана бол эмгтээчүүд мөргөж байгаа. За одоо энэ дотор байгаа яг энэ яг одоо миний хажууд байна. Би та бүхэнд харуулъя энд гой малгайтай энэ шанааныхаа үсийг ургуулсан. Энэ хүмүүс ч бол одоо консерватив буюу бүр ийм хуучсаг үзэлтэй. миний малгай. Мах маа. Чи юу л болгон малгай болов? Бол амтны үс. Амтны үсээр гэж байгаа тийм. Яг болгыг нь мэдэхгүй. Бишээс амтны үс. Нэг дор хаяж 300-аас 400 долларын үнэтэй. Оо тийм үү? Тий. Яг наад чинь ийм үдэн. За одоо энэ малгайны оройг нь ханарт харуулъя. Орой дээр кипат. Харин тийм. Одоо энд бол зай алгаа. За хан дээр очно. За хүмүүс өөрсдийнхээ залбирлыг хийдэг завсраар нь. Тэгээд хан дээр залбираад цаавар ухарч буцахстай гэсэн. Эзэн рүү нуруугаа харуулахгүй гэдэг утгаараа залбирал хийсэн хүмүүс. Манай ерний 70 онд ромчууд дайраад энэ Иерусалимын сүмийг нураахад бол энэ ханны одоо суур хэсэгт нь одоо чулуу үлдсэн. Тэгээ хэрвээ бид бүхэн одоо яг тэр харагдаж байгаа тэр цаана байгаа өрөө рүү ороод харах юм бол одоо доошоогоо нэлээд гүн одоо тэр бараг 5 метрийн ёроолт те. Тэгээ яг Иесусийн үеийн сүмийн одоо үлдэгдэл чулуу гэдэг энэ ханны чулуу байгаа. Тэгээ бид нар бас энэ дээрээ нэг сонь зүйл сонссон. Өнөөдөр ч гэсэн амьд өөрсдийгөө месиа гэж зарласан хэдэн хүн гэлээ. 3. Яг одоо бол 3 4 хүн байгаа гэсэн те. Дээрээс гарч ирсэн. Энэ заншлиг энэ хүмүүсийг хараад дотор нь ороод өсөж байгаа баяртай байна. Сонирхолтой байдаг юм байна. Тэгээд бас нөгөө талаараа бас энэ үеийн үнэн чагийг хөндлөж харагдаж байна. Мөргөн гэж чинь тухай цаан хамгийн гол нь яг юм ханы цаан өөрсдийнх нь гол сүм байна. Сүм автоматтай авч класс нь ислам үзүүлэлтээр нэгж байгаа юм. Эдгээр юм цуглаан хандж байгаа юм. Нийлмээр цайшаа шолон
зүйлсийг харж байна. Очоод бас олон сайхан мэдээлэл өөрсдөө олон жил ярьдаг юм аа. Ийм шал өөр байдаг. Мэдж сурсан зүйлээ бас амжилттай хэрэгжүүлж тав уулзах байна. Хиро таны барьсан сүмийн суур чулууг та бүхэнд одоо яг харуулъя. За ингээд энд бол ингээд дотор мөргөдөг мөргөлийн хэсэгтэй. Одоо мэдээ шашны бас нэг соёл уламжтай нэг бол энэ зүйлийг бол Мизуза гэж нэрдэг. Мизузагийн голч бол юу намны коммуни хэсэг иштэй байгаа Шимаа. Саадас ханта. Явэ Башин байрлал гин орон сургууль сүм ийм хаалттай яг Мизуза. Голч хатан байсан. Башинг орж явахдаа гар хөрнө. Энэ зүгээр би хэрэг орохдоо бохны хөлийг дагаж мөрнө. Башингаас гарахдаа Мизуза дахиад хөрнө. Энэ нь би гэрээсээ гараад би таач явсан бохны хөлийг дагаж мөрнө гэсэн. Ийм бэлэгдэлтэй. Тийм учраас энэ бол янз бүрийн хэлбэртэй байж байгаа. Заавал юм биш. Мотор, ясаар, чулуугаар, дүнгээр янз бүрийн хэлбэртэй дотор хэд зүйл зургаар бүхэн одоо нэгээс 8 байр эсвэл цаа иштэй бичсэн. Ерөөсө гол утгын ерөөсөө бохны хөлийг бүгд октуудаа замд явж байхдаа ч гэртээж гадаач хаан шивтэж байхдаа ч бохны хөлийг дагаж мөрдөх гэсэн юм байна. Маш гоё практик амьдралтэй. За одоо бидний нөгөө үзүүлэх гээд байгаа та нарт үзүүлэх гээд байгаа юм маань болохоор Хиро таны барьсан эртний сүмийн үлдэгдэл гэж итгэдэг. За эндээ бол яг ингээд шилэн ийм юу хийчихсэн. Шал хийчихсэн. За тэгээ тэр доор одоо ингээд харагдаж байгаа. Тэр доор одоо гэрлийн ажил чулуу та нар сайн тод харагдаж байгаас хэлэхгүй байна. Энэ доошоо баг хэдэн метр юм бэ? Хангалт баг 10 метр юм шүү. Тэ? Яг хүмүүсийн унших, залбирал, уншлаг ингээд бүгдийг агуулсан юм. Номноттай хүмүүс эндээс нь ингээд номоо аваад шууд залбирах юм боломжтой. Шалом. Шалом. За ингээд энд ингээд явуулж байна. Та нар нуруугаа харуулдаг гэсэн шүү. Тий, та нар амар том ёс уламжлалт зөрчилсөн л багч шүү. Им Кипур гээд том баяр нь болох гэж байгаа. Тэгээд тэр баяртай холбогдуулаад маш их том мөрөглөөд болж байгаа. Тэр зураас энэ хүмүүсээ орж ирж байгаа. Тэр зураас тэгээд илгээд хараад явдгийн бид шүү. Их болдог учраас. Түүхэн газар бурхан бидний авралын ажлыг хийсэн. Яг энэ газар өөрөөсөө ингээд олон жилийн дараа ирж зогсно гэдэг бол бас хамгийн сайхан утга учир юм да. Тэ. Тэр энэ юудын шашнаас авууштай нэг зүйл нь бол энэ бурхны үгийг бясалгаж залбирч ингэж үнэхээр сүсгтэй ууггүй байгаа. Яг энэ хандлага нь бол үнэхээр бас Христос бидэрт байх ёстой зүйлээ гэж харж байна. Энэ хүмүүс бол бүгдээрээ одоо санамартнууд биш шүү дээ. Бүгдээрээ ажил амьдралтай, бүгдээрээ одоо аав нар энэ ханны цаанаа одоо ээж нар байна одоо. Тэр өмшөлтөд зөрүү цаг гаргаж ингээд ирнэ гэдэг бол энэ бол мундаг те. Монгол ч гэсэн тийм Монгол ч гэсэн бас ийм сайхан ихтэй гişүүд манаас хүмүүс зөндөө байгаа. Тэгээд бас жоохон хатуучтай итгэгчд байдаг манаас минь гişүүд. Тэд нартай бас жоохон урамшуулж бас зэмлж хэлмээр байна. Бүгдээрээ эзний сүмийг бурхны хаанчлалыг байгуулахын тулд улам илүү хичээцгээе. Нандин болохыг хийж байгаа зан үйлдэлсэн. Загварлаас нь харж болж байна бид. Энэ бол магадгүй бас бид нар яг сайн мэдэхгүй. Гэхдээ ирээдүйн раби болох юм сургуулийн оюутнууд ч биш магадгүй.
бүгдээ ижлэн цагаан хувцаар жигдэрчсэн нэг дор ингээ байж байна. Ямар ч байсан одоо бидний уншдаг Библийн газар нутагт бидний итгэдэг Есүс Христийн амьдарч байсан яг энэ Иерусалим хотод өнөөдөр одоо еврейчүүд маань ийм шашин шүтлэгтэй байна. Тэгээд Израиль бол нийтдээ 9 сая хагас хүн амтай юм байна. Үүний дийлэнх нь бол ортодокс юудын шашин тунгууд. Энд бол ингээд 3 өөр урсгал хувц сунараасаа үрчүүд ажиллагдана. Ямар урсгал вэ гэдэг нь. Гэтэл ингээд яг нэг хан дээрээ бүгдээ ирээл эв түнжинтэй. Бид нар хүртэл ирээ авсан. Тийм ингээд Бидний аль хэвээр байна. тийм ингээд жинтайда зүртлэнд ингээд тийм жинтайда зүртлэнд ингээд зогсчиход байгаа юм. Sorry. Can you speak English? Yeah. Wow. Okay. Could you please explain about Yom Kippur? Yom Kippur is coming. Зулаа. What is the meaning of Зулаа. Yom Kippur гэдэг нь баяр бол одоо уучлалын тэр гэж байна. Гим нүгэл хийсэн өөрсдийнхээ автаа гим нүгэл энэ хийж үлээ. Бурхантай зүч бурханд өгч өөрсдөөсөө ингэж ангижрах ийм цаг гэж үзэж байна. Тэгээд тэр бурхан хүн хоёрын хоорондох тэр гим нүглийн хам, тэр гим нүглийн зааг адамсууд бид тэр бурхантай эвдэрлээ, ойртлоо, цаад нэгдлээ гэж ичгдэг ийм баяр гэнэ. Is there any specific dates Yom Kippur? I mean, every year it's same days or different? За, еврейн одоо цаг тоолоор Тишрийн сар гэдэг сар болт юм байна. Тэгээд яг нэг өдөр. How many days now you have until Yom Kippur? 3 days. Одоо Yom Kippur баяр залхад 3 өдөр үлдсэн. Okay. Today is Sabbath is already. Shabbat is finished. Now Sunday and Monday. Tuesday night. За хоёр одоо манайхаар бол мегмар гаригийн оройноос Yom Kippur гэдэг энэ баяранд эхлэх юм байна. За би асуулаа яг Yom Kippur-ийн өдөр юудэчүүд яг юу хийх юм бэ гэсэн чинь ерөөсөө залбирдаг гэж байна. Are they going to pray in house or synagogue or in За би асуулаа энэ тэр залбирдаг хаана хийх юм бэ гэсэн чинь хан дээр ч хийдэг бас синагогт ч хийдэг гэж хэлж байна. So this morning we attended the great synagogue. Is it Orthodox? Is it the same as your faith? So энэ ханны дэргэд ингээд унхаад ингээд залбирдаг энэ гол утгач юм бэ гэсэн чинь та нар мэдж байгаа үстэй сонсон үстэй яг энэ газар бол одоо ертөнцийн сүм байсан гэдэг. Та нар мэднэ гэсэн. God's presence. учраас тэр зам учраас ихтэй өн мөнгөд бурхны оршуу энэ газар байгаа гэж байна. Эдгээр одоо сүйдсэн ч гэсэн хүү болсон ч гэсэн бурхан яг анх ивэснээр энэ газар хүний оршуу, хүний хүч чадал, хүний одоо их мэдийн газар байгаа гэж байна. Тийм учраас тэд энд ингээд зэрэгтэй байна. Өдөр өрөө залбирал уншлах гэж байгаа. Тэр залбирлуудаа залбирдаг. Тэгээд дээрэс нь одоо Давидын дуулал гэж байгаа. Дуулал номноос уншдаг. Тэгээд энэ залбирж байгаа зогсож байгаа хүн бүрод бурхантай ярьж байгаа гэж итгэдэг гэж хэлсэн. Okay, and he has another one question. This is last question. Одоо энэ бүрк мадад байгаа шүү дээ. Хоёулаа мадад гэж байна. Тэгээ энэ мадад яг ямар мэтлэл юм бэ? Аюул амжилттай ямар мэтлэл? Those who are wearing these very interesting hats on the top, tell us about why they are wearing this kind of hat and what kind of materials they are using. It's a meaning. It's a meaning. Маш олон зуун жилийн өмнөөс л одоо тогтсон юм уламжлал байгаа даа гэж. Тэгээд энэ урсгалуудаас ч одоо түн болон бол ингэ өөр хувц өмсөд байгаа байна. Тэгээд миний хувьд бол яг эдний хувьд яагаад энийг өмсөд байгаа юм яг
онцгой зүйлийг нь би бол сайн мэдэхгүй гэж. Okay. Thank you very much. Thank you. Thank you. Big we are from Mongolia. Yeah. Because my hair is not, that's why it's keep on falling. It's falling. At least you have hair, I don't have hair. Because everything is very unique for us. It's very unique. Нэг бас яагаад ингэ ирснийг асууж байна. Ямар зорилготой ирсэн ч асууж байна. Бас байцаал тавьж шүү. Нийтээ мэрчтэй шүү дээ. Тэрийг бас нэгэн сонирхож чадлаа. Хаанаас ирсэн юм уу сонирхож байгаа юм байна. Тэгээд содон ярьжлаа тэгээд. Тийм ярьдаг юм шиг гоё тийм. Тийм байна. Тэр хүмүүс бид гойроо хараад байна. Баяртай. Сайн амраарай. Хүн болгоны ханзавыг дараарай. Ой. 지하철이 이거 돌았고요. 하트는 이거. Яа.